За сайн байцгаана уу та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Мэйл тарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгийд эхэлж байна. За дулаан орж штэ миний Монголын ард түмээ 4 сар болчлоо. Одоо хаврын цагаан сар дууссан. Энэ 3 сар бол их одоо винотой, цагаан сартай, одоо буудтай их одоо бас хүндхэн цагаан сар байлаа. Харгалсан байх гэж би бол баг итгэж байна. Тэр бол найдах шүүс итгэх ойлгомжтой. 4 сар болчихсон хаврын салхи дөнгөж эхэлж байгаа шүү. Тэгэхээр бас хамаагүй бас хавар олоо гэд нэмэлж болохгүй ханаа 4. За тэгээд энэ удаагийн сэдв бол одоо та одоо 4 сард одоо яг ямар хуу үйл явдал таны амьдралд болох уу? Юунд анхаарах вэ те? Одоо юуг чухалчлах вэ? Юунаас бас одоо болгоомжлох вэ? Энэ талаар үзэх болно. Ялангуяа одоо энэ хөтөр дээр 2 сава сар тэгээд 2 буюу одоо дээд гэгээд ингэдэг 3 хөзөр байна. Энэ 3 юм хөргөн бол юм аксиорны одоо тийм жоохон бас алим болгон цариамуутай юм хийх одоо бас жоохон нэг үзүүштэй юм хийгээсэн нэг тийм хүмүүс нар хэлээд байгаа. Тэр шиг л одоо ингээд тийм аксиорны юм байгаа шүү. Тэгэхээр энэ бол ямар ч хамаагүй. За ингээд аль хөзөр дээр илүү анхаарал төвлөрч байна. Тэрийг ингээд сонгоорой. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань одоо 2 сава. За хөзрийг ажиглавал одоо нэгэн залуу 2 савын нэгийг сонгоцсон. Нөгөө гартаа дэлхийн бөмбөрцөг барьсан байна шүү дээ. Одоо нэгэн тийм бор хувцастай залуу цамхгийн өрөөгөөс харж байгаа болов уу гэсэн байдалтай байна. За энийг нэг жоохон ингэс хийгээд энийг бас ингэс хийгээд тэрийг бас жоохон дээш. За энэ зараа бол яах вэ гэдэг. За одоо эхлэе. Нэгсэндээ 2 сава гэдэг нь бол их ер нь энэ сарын ихээр та ер нь их тийм их төлөвлөх юм хэрэгтэй байна. Төлөвлөөний юм энэ сард одоо яг юу хийх үү, яах вэ хүү те. Энэ одоо тэрийгээ сайн төлөвлөж чадвал их гоё үр дүнд хүрэх юм байна. Ялангуяа 4 сар бол таны одоо цаана заасны хөлбөт рүүгээс юу одоо хүсэж төлөвлөн, ялангуяа юу нарийн төлөвлөн тэрийг авах хэмжээний тийм сайхан хэмэрл ундтай байна. Гол нь таныг одоо юунд төвлөрч байна. Одоо юунд жоохон зарцсан шийдэл авах чинь тийм байхыг одоо шийдвэл их үр дүнтэй байна шүү гэж гарч ирж байна. Тэгээ энэ яриа дэлхийн бөмбөрцөгийг барьсан байгаас ер нь нэг жоохон зоригтой энэ сар нэг жоохон хөдөлгөл ихтэй байна. Алим болгон намайг дагаж зинхи юм бэ гэдэг шиг одоо алим болгон хүн дагаж савсгах юм бэ одоо нэг жоохон өөрийнхөө толгоогоор нэг ер нь яваад өөрийнхөө толгоогоор жил шийдлээ гаргаад төлөвлөд явбал ялангуяа энэ сар их үр дүнтэй одоо үр ашигтай сайн сар байх нэ гэж гарч иж байна. За харин одоо энэ хардаа 2 дахь хөзөр 6 одоо аяга хөзрийг ажиглал одоо 2 хүүхэдтэй нэг хүүхэд нь одоо цэцэг өндөрлж шүү дээ. Нөгөө хүүхдээ өгч байгаа юм ихтэй 6 аяганд бол дүүр ингээд нэм гоё юу байна. Одоо цэцэг байна. Тэгээ ийм тосгоны очинд. За 6 аяг бол мэдээж таараа үзрэд бол одоо мэдрэмж одоо бэлэгдлээ тэрийг илэрхийлдэг байгаа. Тэгэхээр энэ гэсэндээ нэг талаас бүх юм одоо чинь айгүй сайхан та бол буян ариун намын үйлээр ингээ сайхан буянтай байх хичээдэг бас хүн амьтанд одоо хорлолоо яах вэ те. Тийм төрлийн болдог хүн учраас одоо нэгдүгээрт энтэй адилхан юуг сайхан буйны үүлийн үрээ авнаа. Тэрэндээ аягүй сайхан таны аягүй сайхан гоё зүй явж Аз ивэх юм байна. Энтэй нэг талаас адилхан зүйл гэвэл юунд төвлөрч байна. Төвлөрлөө маш сайхан тийм тодорхой болго гэж гарч иж байгаа юм. Нэгт хоёрдугаарт одоо энэ хардаа цэцгээ хүн өгч байгааз ерөнхийдөө энэ сард зөв үеийн үрээр зарим одоо явж байгаа учраас их гоё тийм буйны одоо хүнтэй авчрах, зөв хүнтэй авчрах. Тийм үйл их бай шүү. Ер нь тэгэхээр бас заавал чинь синглүүд нь өчрөж юу гэсэн чинь сайн найз нөхөд юм уу эсвэл бас айтайхан ажиллаж юм уу те. Эсвэл сайхан тийм ярилцаж сууж хүнтэй ч гэсэн учрах магадлал байна шүү. Энэ нэг тийм буруу одоо арх махны найз биш. Яг байж болно л доо. Ягаа байж болдгүй. Гол нь тантай маш тийм зөв одоо зөв зүйлээр найзлах байгаа юм.
тийм төрлийн хүн тантай энэ сард орж ирэх юм байна гэж гарч ирж байна. За дээр ингээ харахаар одоо мэдрэмж юм байгаа штэ. Аюу энэ сар бол аюу гой тийм дурсамжийн үйл явдал болох юм байна. Одоо энэ чартаа энэ хүүхэд энэ охинд одоо цэцэг хүчнэг чинь бас нэг төрлийн амьдралд нь болж байгаа дурсамж штэ. Яг түүнтэй адилхан бас аюу сайхан дурсамжийн үйл явдлууд хөгжилтэй бас нэг тийм найзууд нөхдрөө тийм сайхан дурсамжууд энэ одоо сар болох юм байна. Их сайхан үйл явдлууд болох юм байна шүү гэж гарч ирж байна. Хамгийн чухал нь энэ сар та ер нь нэг одоо хуучин танилцъя яа гэсэн хүн байвал эсвэл одоо хүмүүстэй уучлал хүссэн харилцаа дахин сэргийлэх хүссэн байвал энэ сар маш зөв сар шүү. Одоо XMX-тэй гэж байна уу эсвэл муудалцсан ах トゥ амралтын наадсан сэтэнтэйгээ байна уу найзлахад дахин эвлэрлээ дахин харьцаа хийхэд их зөв үе байна. Ер нь хэрэгжүүлээрэй. Нөгөө талаас одоо таалагддаг залуу, таалагддаг охин байвал тэгээд одоо контактлахад одоо найзлахад, нөхөрлөхөд, үерхэхэд их зөв үе байна шүү. Тэгээд одоо 90 хүүхдтэй л тэгээд одоо юу ядг байх та? Одоо тэгээд 90 хүүхдтэй л одоо сайн охиноо сайн залуугаа тэгэл одоо авч одоо үерхтэгдсэн дүү суудагсан дүү эсвэл яадаг байх та. Одоо тэгээд хүний л амьдралсан би яаж мэдвүү. Тэгэхээр бодож үзээрэй. Энд дэр хэлсэн штэ зоригтой бай гэдэг байгаа. Тэгвэл одоо энд чинь ажиллаж байгаа байхгүй. За харин 3 дахь үзэр зоосны ханху. За юм байгаа. Ерөн одоо хөдөлмөрлөл гэж байна. Нэгдүгээр тэний хараа морь бол нэг айхтар хурдан давхсан юм бол зүгээр нэг юм шогшгол багт слотод дөнгөж ихэж штэ эхэлж штэ. Хөлөг-баатар бол ер нь зоосоо хардсан оршихуйсан маягтай байж байна. Хамгийн гол найлал нэг тийм тайван одоо тийм юу байгаач амар адлын явдал болоо уул ус одоо туулаад ромодыг бутлаад явахгүй үстэй. Зүгээр талбай төмөр давхиж байна. Ажил хэрэг одоо карьер тал дээр бол ер нь таны амьдралд энэ сар их тийм тогтвортой айтайхан байх болно. Санаа зовхон байхгүй ер нь хийх юм аюул сайн хийгээвч болж байна. Анхаарах зүйл гэвэл ийм байгаа юм шүү. Яг хийх юмаа гараас гаргаж дуусгаарай. Тэгэхгүй бол хоёрын хоорондын бүлдэвлэг нохон бас юм бүлдэвлэхэд заваарай штэ миний Монголын ард түмээ. Сонсож байгаа биз? Тийм болохоор бити юу ягараа. Одоо сайн байгамчны болно доо бити боддоо. Заавал ямарваа нэг юм гараасаа гаргаж дуусгана. Одоо ийм хэцүү юм эсвэл ийм тийм санагдлаач юм эсвэл бурхан намайг эвээсэнгүй юм сонсохгүй. Бурхан өөрөө чинь зүгээр юм гараас юм гарах хэрэг гэдэг. За юу. Тийм болохоор тэр энэ чинь нэг тийм амар одоо асуудал проблем тул биш байгаа байхгүй. Зөвхөн өөр чинь тэгж санагдах юм болж байгаа энэ сар явна. Яг оргиороо бол зүгээр гэхдээ мэдрэмжинд бол нэг тийм амьдрал хаяа хэцүү юм ээж гэдэг юм бол орж ирж л таараа. Бити их юм бодорой. Энийг бол өөр чинь маш сайн чухал шүү гэж анхааруулж байна. За ингээд нийлүүлээд уншихаар юм байгаа. Одоо аль таны одоо хүсэж байгаа зүйл. За хувийн харилцаач гэж болно те. Ажил төрөл аль нь аюу айтайхан байх юм бэ. Гэтэ аль нь хоёр үзүүж явах учраас одоо 2-3 их юм амжуулах учраас жоохон юу ядарч магадгүй шүү. Би хаа жоохон бодоорой гэж гарч иж байна. Хамгийн гол ингээ гол нь байгаа хүмүүстэй сайхан уулзраалаарай. Хүний амьдралд хүний ертөнцөөр амьдрэх шүү. Та мянга ингээд зүүн совьтай бөөлам байна те. Барыг 10 дугаар богд үзчихсэн ч хамаагүй. Бити юу хүн шүү. Хүн учраас ер нь хүмүүстэй уулзах зүг болоорой. Яа, миний видеог 10 дугаар богд үзүүлсэн алахгүй юу? Тэгээд шеэрлж бэлцээ нээлээд хүн айгу зүг үзсэн билээ гэвэл. Мэн гараад зөх байх таа. За марсах яах вэ? Одоо харин гаргалгааны өдөр юу гэж гарсан байна? Харцгаая. Яг онхон бай ашара. За эхнийх нь одоо сэлэмний хатан. За өөрөө чинь хоёрын одоо энэ чинь ингэж штэ. Хавта эмхтэй хэрэг бас ингээд нэг эрвэх шавчжээ бас. Күзэн мүзэтэй гоншжээ бас. Сэлэн барьчихсан ингээд хэрэг байхгүй юу? Нэгс нь өөр чинь нэг жоохон тийм дайчин байгаарай. Хоёрын хооронд байж болохгүй. Нэгдүгээр хатан хүн зөөлөн гэдэг юм. Тэгтээ илүү баг зарим тохиолдолд хаанаас юу одоо шүү гэдгийг шийдэмгүй байдгийг.
Одоо мандуучтай автомат чинь тэгэл амар шийдэмгүй байсан байх чинь билээ тэгээ одоо. Тэрэн шиг одоо миний Монголын хацаргоо одоо охтууд болон хацар сайтай залуус маань тэгээд бас юм бодгол хэлгүй шийдэмгүй байж үзээрэй. Ер нь нэг юм дараад гэсэн охин байвал тэгэл дараа авчаарай эсвэл одоо залуус ч гэсэн ер нь тэгэл Монгол ерөөс маш олон болтгой гэж явчихгүй дөө тэгээд. Гэдэг шиг шийдэмгүй байх юм тэр маш шийдэмгүй байх хэрэгтэй шүү. Ялангуяа төлөвлөлөд итгэсэн зүйлсүүд дээр. Энд чинь юм аа. Ялангуяа та одоо тийм хүнээс үг сонсдог. Хүн одоо тийм бурхан багш юм хин хилжиж заавал завс тийм үг гэж боддог бол энэ бол таны маш буруу шүү. Өөрийнхөө толгоогоор дайрчих хэрэгтэй шүү. За юу. Нэг их одоо тийм хүн гэж болов тэгч болов битгий юм бодоо шууд дайрж байгаарай. Гэхдээ ийм шүү. Шууд дайрах нь яг чухал гэхдээ шийдэ дайрах шүү. Нэг тийм барь таснаа тэгээд яахаа мэдэхгүй тэгээд үнсэх юм уу яахаа мэдэхгүй те. Тэгээд өвдгөн гайхах шүү. Тэгээд нөө мөртөл яг гэдэг юм болоог хараад болохгүй болохгүй. Тэр шууд дайрч аваад үнсэж өнгөл явах таахгүй юу. Зоригтой заяа. Тэгээс яг дайрчаад яг үнсэхгүй тэрхүү те яах их бол бодчих үнсэх дайрах хэрэгтэй шүү. За марсан дах яах уучлаарай. Хоёр дахь нь Аягны хаан. За яа ганган хэрэм байна. Амар гоё ганган хэрэм ингээд энд ус мусан дэвж штэ. За хөзрийг ингээ утгаар нь хэлвэл аяг бол одоо түрүү гэсэн мэдрэмжийн хөзөр. За нэг ерөнхий хүмүүс дундаа эргэн тойрон дундаа та арай нэг юм одоо мэдрэмжийн хувьд арай нэг юм том болсон хүн байна. Ийм нөхцөл одоо тэгээд дүүрсээ одоо тэгээд хитэн маллана гэдэг шиг л одоо хүн амьд одоо учир зүг нь олох юм уу те үгүйтэй гэхэд арай төрөөж уучлахгүй гэдэг ч юм уу харааддаг ч юм уу нэг тийм байдал орчууд их буруудах юм алгаа. Тэгэхгүй бол тэр хүн намайг одоо тэрний буруу тэрлэх хэвээр гэдэг байвал ер нь амьдрал явахгүй шүү гэдгийг бол танд аюулс тань сануулж байна. Зүгээр зүгээр заяа. Чинь аль ухаантай төрүүлж үйлс хийдэг. Ялангуяа харилцаан дээр гоох юм байвал тийм гоо хүн гэдгийг мэдээ гутамшиг байхгүй зүгээр үр дүн л чухал. Яг энэ сар бол танд маш үр дүнтэй байх маш чухал шүү. Тэгэхээр бити айхтар одоо юмыг хэтрүүлж бодоорой. Одоо би ингэж гуугаа доош орчих болох гэсэн юм байхгүй шүү. За тайван төлгөөх үзээрэй гэж гарч ирж байна. За 3 дахь нь 6 сэлэм. Одоо энэ чинь заосны ханхуу дээр 6 сэлэм гарч ирж байна шүү дээ. За энэ ингээ үзэрийг харуул ийм гоё өөрчлөлтийн наранд хэрэг ингэ нисэж шүү. Одоо нисэж байна. Хийх ёстой юм аа л хий. Нэг хайхтар нэг тийм хоосон гуйлагч юм биш нэг хайхтар хамтанд туслахыг барьсгүй бол одоо тий байгаа ингээд тийм хамтанд барьчих тэгээ өөртөө хоосох болохгүй би бол уурлна. Ямар юмараа тэгээд одоо тэгээ өөртөө яах. Яг тэр шиг нэгсэн доо энэ сард хийх ёстой чухал юм аа хийн. Яг нь саад болох 60 замын садаануудад зөндөө орж ирнэ. Тэр болгон дээр нэг айхтар тэр нь одоо ингэж гисэн тэр нь тусалчихгүй яах вэ? Би аяга муу хүн юм биш. Эхлээд өөрийгөө адилхан хоёрын орнд нэг тийм адилхан хоосон шахуу юм гэж заавал нэг тийм хүн амьтанд тусалж муслаад яах шаардлага байна уу? Эхлээд өөрийгөө сэтгэл зүй болон бие махбод бүх юм дээр айтайхан болчих л доо. Өөрөө ч бас одоо завж хөдөлмөрсөн мөнгийг шалт юм хүн амьтанд нэг тийм өгөх чинь хэрэггүй шүү заа юу. Яг өөртөө хэрэгтэй үр дүнтэй гарах зүйлсийг энэ сард хий. За харин одоо энэ сард одоо орг хэлрээс юу гэж үзсэн байна? Харцгаая. За эхнийх нь family гэр бүл. За энэ чинь яг зөв. Одоо таны амьдрал одоо ер нь сайхан гэр бүлтэйгээ, найз нөхдөйгээ те их сайхан гэр бүл гэж бодсон хүмүүстэйгээ ер нь энэ сар их ойрхон байгаарай. Хит бас нэг хоёрын орн юм бас автаж болохгүй шүү. Зоригт одоо гоё байгаарай. Хол хардл явлаа гэд, холыг хардлаа гэд ойрын гэр бүл татны хүмүүсээ хүч нэг хажуудыг альтернативээ мэдгүй гэдэг штэ. Хажууд ч бас овоо сайхан альтернатив байгаа бас мэдэхгүй штэ. Гэр ихтэй жоох ойрхон байгаарай. Хит бас нэг тийм зожигроод яах вэ? Хоёр дахь нь цэцэг буюу одоо юм байгуулстай. Таны ингээд та ингээд цэцэг ургуултай нэг талаас харахад чи ургуулч яадаг үлээ. Ингээл аюулсаа оргоол гоос гэсэн хахаагуулад нэг хүний хайрын бэлэг болоод очдөг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал гэсэн бас нэг тийм төр төрлийн гоё хүнийг баярлуулах,
Хүний сайхан сэтгэл бодох юм зориг байгаа. Та ер нь ямар нэг зүйлийг яах гэж ихэлсэн бэ те? Эцэцээс нэг тийм хүний шулчи барьж ирсэн юм байхгүй штэ. Хамгийн түрүүнд ер нь ингээд мяарад гутраад байвал яг юунд яах гэж ихэлсэн? Хүн туслах гэсэн юм те? Эсвэл айтайхан орлого олох гэсэн юм уу? Эсвэл нэг тийм гоё амьдралын сайнсгныг аль алийн одоо хүмүүсийг ч айтайхан болгоё, өөрөө ч гэсэн айтайхан болгоч гэж ихэлсэн юм уу? Тэр тал дээрээ бодож яваарэ. Одоо яг мяарад ямараад нэг юм шилийн барьцсан байх үедээ одоо тасарч унахаас өмнө яг энэ амьдралыг яах ч хэлээсээ санаарай. За юм. За харин энэ сар юу болохгүй вэ? За хүч. За яг хэлээгүй юу. Уг нь бол ижил хүч хэмэрлэн гэсэн үг шүү дээ. А энэ одоо болохгүй гэсэн утгаар орж байгаа учраас хитрхи болчмгүй үйл хийж болохгүй. За фитнес 3 сар явуулчлаа гэдэг нэг тийм бэкволоод нэг тийм сургуулийн математик одоо сургуулийн математикаа үзсэн гэсэн юм бол хэцүү шүү дээ. Яг тэрнтэй адилхан ямар нэгэн зүйлийг эхлээд хийхдээ маш сайн бодож дүгнжиж за энэ нэг юм байна, тэрийн нэг юм байна гэд шийдвэр зан гаргах гэж байгаа шүү. Тэгэхгүй бол таны төрлийн хүмүүс нэг үхийхээр нэг тийм эхлээд зогчоод тэгээд дараа нь учир зүг хоолой гэдэг. Эсвэл бодоо суугаад идэг. Яагаад мэддэггүй. Хизээж болох юм яах чи ийхэн чи мэддэггүй тэгэл одоо эртөө хэсэгэн цагт ямар үхээсээ өмнө юм хийх байгаал гэдэг юм байна. Энэ болохгүй шүү гэдгийг тань сануулж байгаа юм. Хоёр дахь нь 10 аяга. За хөзрийг харуул одоо гэр бүлээр байгаа нэгэн чонын сүрэг одоо сарны дор ингээд үлж штэ. За ийм байгаа маа. Гэрээсээ жоохон гарна шүү. Гэрээ шингээхэн гэрийн богнод үнэ. Гэрээ марцсан эсрэг пайп руу орно. За ёо. Энд чинь нэгсэн таны жоохон юм хий хүмүүнтэй танилж орж гар те. Тодорхой хэмжээнд бас ингээд хүмүүнтэй очир зүгөө ол гэж штэ. Би одоо хөзөр өсөлт үеийн одоо тэгээ одоо найрах яаж охин найх вэ? Яаж залуу найх талаар яриад байгаа юм да. Тэгээд зөв ч юм буруу ч юм мэдгүй. Ямар ч зэн гэртэй байж болохгүй шүү. Ер нь жоохон орж гараа те. Хөлбөмбөг гар гимцээсэн чамаагүй тэгээд онцоо чамаагүй тэгээд явъя шүү. За юу. За тэгээд эхний хөзөр маань ингээд дуслаа. Бичлэгэн таалагдсан бол лайк дараа шеэр хийгээс subscribe дараарай. Мөн донешн явуулбал маш их баярлах болно. А мөн гүлээний утган дээр юу хийхийг хүсэж байна. Одоо ямар хуу амьдралаа яаж амьдрах вэ те? Амьдралын зорилгыг сайхан бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан одоо манифест хийгээ залбирал үлдэж өрөөлөх болно. Та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө хавар нэвлээ гангуухан хавар намар гэдэг шүү. Тэгээд бас дулаа хувцлаарай. Юу байгаа шүү. Хаврын синдромтэйгээд гадуур зөндөө тэмдэг хүмүүс явж байгаа шүү. Тэр болгон дээр стресстэй байх шаардлага байхгүй. Зүгээр ингээд сайхан нэг сайхан одоо 2-3-га нэг одоо бүх гарыг за хатгаад ингээд сайхан ингэж оруулаад тэ ар хатгачих заяа. Тэ 3-га ингээд гаргаарай. Тэгэл болоо. Өөр асуудал байхгүй. За тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө одоо 2 дахь хөзөрлөөгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань за сар. Тэрэг сарын туяа муу бишээ зүгээр сар. Хөзрийг ажиглавал 2 одоо чон одоо сарны доор ингээ үлж байна. Одоо сар бол за чимээг үлчээсэй гэсэн маягтай л байна уу да зүгээр царайг харахад л тийм байна. Яг би ээж мэдгүй. За сар бол 2 илтгэдэг юм аа. Эхнийх нь зүүн совин. Ерөнхийдөө энэ сард өөрөө чинь зүүн совин жирийн үеэс арай илүү өндөр мэдрэмжтэй, өндөр зүүн совинтай дотоод одоо те 6 м хүчин одоо ер нь болгож байгаа зүйлсийг ер нь гадарлаад явчих юм болов уу гэдэг юм нэг талаас гарч ирж байна. Энэ бол нэг талаас маш сайн. Нөгөө талаас өөр төр чинь бас яг бодол жоохон юу хийж гэдэг юм аа. Хэтрүүлчих гэдэг бас таныг жоохон одоо юулээ яг яхаар мэдхгүй байдлаар оруулах гэдэг юм. Шийдэмгийн бус байдлаар оруулах гэсэн үг. Хийчихмээр гэдэг. Зүүн совингоос яг гэсэн мэр гэдэг. Гэтэл чинь хийж л явна зарим зүйл мэрэгдэг штэ. Ийм учраас бас нэг ер нь анхаарахтай зүйл жоохон логикоо зарим тохиолдолд дагчих нэг буруудахгүй шүү. Тиймийг нэгт танд хэлж байна. Хоёр дахь нь сар бол таныг юу гэдэг? Өөрийг чинь жоохон ийм дотор зүүн совинд ч юм гаднаас жоох эготой чинь тулуулах гэдэг хэвгүй юу. Тэгэхээр хамаагүй ер нь энэ сар нэг тийм өнгөрч мөнгөрөө тийм болоод эсвэл мань ийм хийж байгаа оюутлахад газар авсан гэдэг нэг солиорч болохгүй шүү.
Зүгээр ямарваа нэг юм болоход бол угаасаа болно. Чимээгүй л байжээ. Зүгээр чимээгүй л байсан дээр шүү заа юу. За дараагийн асуудал нь юм байгаа юм. Энэ сар гэдэг хөдөлчин бол хүлээлтийн хөдөлгөөн гэдэг юм аа. Ер нь сарын ихэнх бараг зарим тохиолдолд дундуур ч юм уу те. Та ингээд юу ч хийсэн хөдлөх гэхээр нэг л тийм болохгүй байх юм шүү гэсэн юм гарч ирээд байна. Чадлаараа л хөдлөөл ингээл болох гэдэг нь хойшлдог ч юм уу, эсвэл хүн орж идэх юм уу. Эсвэл ямар нэг юм хийгээл ингээл амар манифест ингээл хийх гэхээр нэг л болдгоо ч юм уу те. Тийм байх тусам дараа нь танд аюу тийм төвөгтэй байдал орно. Яагаад вэ гэвэл тэр нь цаг нь арай болоо гэдэг ч юм уу. Ялангуяа энэ сар таны хувьд цэвэр тийм алтан цаг гэдэг юмар явах юм байна. Бурхан хувь төвдөө сүрчнэх тийм алтан цаг гэдэг юм өгдөг юм. Тэр нь 24 градусын алтан цаг биш шүү. Яг таны болох ёстой замналын зүг гэсэн үг байхгүй юу? Яг энэ цагт болно. Тэр үтэл наа хүн чинь яаж таруулзаад нэмэрвэ гэдэг юм бол байдгийн. Тэр нь жоох юм болох юм байна. Ер нь нэг 20 гаргаад арай нэг юм хөдөлгөөштэй аз маз тохиодог ч юм уу те. Арай нэг юм амьсаа ухтаа болно. Тэр хүртэл бол нэг айхтар юм хүн болох нь бас бага юм шүү гэдэг зүйл нэг талаас гарч иж байна. За хоёр дахь хөзөр маань зоосны Хүлээгбаатар. За хөзрийг ажиглавал нэгэн сэлэмтэй дайчээр бүрэл жиггэн морь зэр давхар дайрч шít морь нүртэл ингээд амам нангаацсан те. За ийм байгаа юм. Нэг өсөндөө та энэ сар аюу их тийм хөдөлгөөнтэй байх юм байна. Янз бүрийн ажил бүтээх гэж үзснэ те. Бас зөндөө бас юм төлөвлөөд ингээд яа гэж болно. За гэтэл таны бодсон бодлоо дөрвж хэлсэнчлээ. Таны бодсон бодол Бурханы заасан зүг хоёр нэг жоохон өөр байж магадгүй биш шүү. Ер нь бол Бурхан танд ингээм юм заасан байдаг. Та гэтэл нэг юм ариун юм байдаг. Гэтэл ийм байгаа юм. Хүн та олон зүйлд тэмүүлж болно. Гэтэл энэс ер нь заавал тийм ингээд бүтэхгүй зүйлүүд тэмүүлэх хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энүүхэн дэг зүйлүүд юм байгаа. Ер нь энэ сард харж агаад нэг айхтар бүтгэхээргүй эсвэл тийм сонсон зүйлсүүд юу орхичоор байна. Энэ сар бол цэвэр тийм хувь тавилангийн замаар тийм явдаг жаахан байх учраас заавал нэг тийм энэ сард ялангуяа сар ихэр ч юм уу бүтэхгүй юм заар бүтээч гээд амар яагаад тэгээд шаардлага байхгүй. Харин бүтүүштэй гэж харагдаж байгаа зөв сэргөөс орж ирж байгаа зүйлсийг бол маш хурдцаа, маш тийм зоригтой дайчтай яваарэ. Ер нь бол энэ сард бол зоосны Хүлээгбаатар хэлж байгаа зүйл нь гэвэл ичвэ штэ. Сэлэмтэй дайч юу гэдгийг нэг л толгой таслаж явж байгаа штэ. Яг тэрнтэй адилхан та олон толгой таслахгүй шүү. Зөвхөн нэг толгойгоо л таслана. Тэрнтэй адилхан олон юм зэрэгцүүлэхгүй шүү. Зөвхөн нэг юм аа л яг нэг хувь тавилангаас энийг л минийхөө явж байгаа өөр юм хэрэггүй гэдэг л зүгээр. Яг нэг зүйл дээр л энэ сар төвлөрч таарэ. Ялангуяа тэр нь болох зүйл дээр шүү. Олон юм зэрэгцүүлээд явбал олон нөгөөсөө болохгүй. Дээр нь бас амьдралын алтан цаг гэдэг чинь дараалалд ордог байхгүй юу? Яг нь 5-ын бодсон байлаа гэхэд нэг нь таг гэдэл дараалал явна штэ. Тэгэхгүй бол 5-лагийн хэмжээнд гэвэл таны тамирч барахгүй, төрөвч хүрэхгүй таны бас заяад нэгдчихлэн байгаа тань. Энд чинь би нэг хөлтэй биш шүү. Зүгээр сахиус багс өнөөс хэлж байгаа шүү. Заавал олон юмыг энэ сар бүгдийн зэрэгцүүлэн гэдэг нэг бодох шаардлагагүй. Ялангуяа 20 хүртэл заа юу. За дараачих нь яаж тийм зөв гэдэг амьдрал ялангуяа энэ сар ихээр юу зөв гэж бодох вэ те? Энд чинь төрөж гэх юм байхгүй. Яг зүүн сонгос энэ байхаа гэж бодсон зүйлэл яг гэх юм. Олон юмнаас нэг нь барьж авна гэсэн. Яг тэр зүгээр барьж авна. Зүүн сонгоогоо ер нь энэ сар дагаараа. Энэ сар ер нь зүүн сөнгө чинь логос чинь маргад чинь илүү сайн талхаж ажиллана шүү гэдэг зүйл боож байна. Тэгсэн тохиолдол угаасаа бүх гурван зүүн сонгож төр мэдрэмж төр логикт сэтгүүлч төр яг нэг зүйл рүү жирээд ирэхээр амар бүр айтайхан болно. Ялангуяа юм хийхэд бол заа юу. Тэрийг хийгээ явцсан нөхцөлд дараачих нь 4 аяга. За хөзрийг хартаа нэгэн залуу ингээ гонигдсон сууж яхад 4 аяга баяа болох гэдэг байхгүй. Гэтэл 3 аяга байна. Яаж 4 дахь аяга олно гэж яхад цаанаас нь бурхан 4 дахь өгч штэ. Яг тэрнтэй адилхан танд дараачийн 20-оос ахуулаад яг үлдсэн боломжууд чинь гарч ирэх юм байна. Их сайн сайхнууд болох юм байна. Аюус таг гэж явчих юм байна гэдэг зүйл гарч иж байна. Битгий ер нь бол
Мэдрэмжэндээ битээ автаа. Угаасаа нэг бол энэ сар жоохон мэдрэмжэнд автуулах жоохон үгүй шүү. За юу. Айхтар битээ юм бодоорой. Нөгөө талаас энэ чинь дөрвөөс аяддаг юм бол харамслын үзэр. Айхтар ямар нэг тийм харамсах хэрэггүй. Яг мэдээж эморох бол яхаа болно. Одоо эмороод нэг юм хоёулаас хямгуугаад суухыг бол би бол нэгсэж үзэх. Би бол дэмждэг. Би бол хөдөлгөөн зөвшөөрдөг. Яг тэрнтэй адилхан заавал нэг тийм одоо мэдрэмжийн нэг тийм дараа айхтар нэг тийм эмормор байгаа зүйлж явах сайхан эмор хэд замаа алчихгүйгээр тэгчээ дараа чим нь бол боломжгүй гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. Заавал одоо битээ өөрөө битээ чанга барай гэсэн үг шүү дээ. За нөгөө талаас сүүлд харангуут ийм аюугаа юм гарч иж байгаа энэ яра. Анхааруулж зүйл гэвэл энэ чинь бас хардаа уун ингээд дөрвөн аяга хайх хэрэгтэй шүү дээ. Гэтэл суугаад байгаа байхгүй. Энэ ингээ өгөөд тахтаж харахгүй шүү дээ. Хит мэдрэмжэндээ автаж болохгүй шүү. За юу. Хит мэдрэмжэндээ автаад эсвэл одоо ямар нэг юм болоо те. Одоо сөрөг бодолтой энэ намайг тоохгүй байх уу эсвэл энэ нь болохгүй байх уу гэсэн юм байхгүй. Одоо өөрөө 1000 м-тай хүүхэн юм метр 80-тай залуу гарч ирээд өөрийгөө жоохон голж болоод битээ голоораа заяа. Ста болгоно яаж мадруу одоо метр 80 метр эртээ хүн өөртөө чинь сайхан танилцсан үлцгийг шууд яаж мадруу авирч болох вэ бодно. Тэрнээс энэ намайг тоохгүй байх уу эсвэл би яахан одоо би арай нэг тийм одоо энэ левел байхгүй байх гэсэн бодохгүй шүү заяа. За харин одоо гаргалгааны наривчсан үзэлдүүгээ орцгоё. Харин мэндэн сэтгэл хаашаа ханаас ирдэг юм бэ? За аз жаргал зөвгөрсөн анхны хайр. Хоёр зоос. Одоо сарны гаргалгааны явцар. Ерөнхийдөө одоо энэ араа амьдралд нь ингээд зүгээр сайхан дэм зэгзэгсэн бүж явж байгаа. Тэгээд бүжин зэгзэгсэн тулаа явж байгаа. Тэгээд бүжин арцсан энэ бол одоо шок торсон биш орсон биш одоо ээж болчлаа гэдэг. Яг тэрнтэй адилхан амьдрал таны ус аюу сайхан юм руу тэмүүлж байгаа шок руу орж байгаа учраас та ерөнхийдөө олон одоо гинти үйл явдал яах вэ? Ер нь нэг өөрчлөлт нь ингээ ороо ботсон юм чинь бүтэхгүй бол яах вэ те? Тэр талаасаа хараад өөрөө нэгдүгээр тайвшруулж газардуулж сурна. Хоёрдугаар одоо ерөнхий тухайд болж байгаа амьдралаасаа бас боломж нь ямар хүн байх юм те одоо гаргалгаа нь юу байх юм эндээс би яг юу хийж болох вэ за үнэхээр хүлээхэн байвал энэ бүрийг хизээгээс одоо хүлээлтээ зогсоох уу те тэгж бодож явхад бол маш үр дүнтэй байна дэндүү ус нэг тийм хит ерөнхий юмн дээр одоо ямар ч юм уу сүсгтэй болох ч юм уу зүүн зүүндээ автах ч юм уу те болохгүй ерөнхий боломжуудыг хайгаад одоо болохгүй одоо биш байсан ч болно. Гэхдээ энэ чинь боломж ирээдүйд үр ашиг өгж болно шүү дээ. Яг тийм зүйлээр маш сайхан төлрөө явбал их айтайхан юм руу таны ус оруулах юм байна гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. Нээр нь хит тийм өөрөөтөө итгэлгүй тийм байж болохгүй. Ер нь би чинь юу гэлээ? Би чинь нэрээ гэд бодох ёстой. Өөрөөтөө итгэлгүй insecure одоо insecure гэдгийг англиар insecure таныг өөртөө итгэлгүй жоохон нуунж дараа байж болохгүй. Үнэхээр тийм байгаад байгаа бол сүлээд бол хиймээрсэн унш одоо христийнхэн бурхандаа зэлбэр муслимч ялгаагүй заа юу. Нэг өсөндөө гаргалгааг нь энэ сар хайж олно гэдг нь энэ сарын мотто буюу өрөөгүй шүү. За харин тэгэнгүүт 16 би одоо цавхаг одоо энэ хардаа зүгээр аюусаа орж байгаа модонд одоо аянга бууж штт. Юу гэсэн үг юм? Энэ бод чадчих юмтаа гэсэн үг байхгүй юу? Таны ийм нэг юм сонин үхэнс дорой тийм одоо өөрөөр итгэл сонин байдал чинь ер нь энэ сард их солигдох юм байна. Их тийм гоё хэмнэл даатай давуу зүйл рүү орох юм байна гэж гарч иж байгаа юм. Ийм учраас ямарваа нэг юм дээр одоо таны сонин байдал чинь баярлах учраас их зөв рүү орно. Та харин энд бэлнөө гэдэг юм гарч ирж байна шүү дээ. Аюу гинтин гэдэг юм болно. Энд чи харалтаа аянга буу гэдэг юм мод мэрэг болохгүй. Аянга буу гэдэг хэрэг мэрэг болохгүй. Зүр үйлрэл болж арай буучих гэсэн бууцсан. Яг тэрнтэй адилхан гинтин үйл явдал болно. Зарим нь сайхан үйл явдал болно, зарим нь сонин үйл явдал болно. Ийм нөхцөлд одоо ийм байсан бол би ингэх байсан юм гэхгүй заа юу. Зөвхөн шууд ингээл
тухайн үед импровизацаар шууд сайхан дараад за одоо дүүс одоо би ингэс одоо өөр ингэж хэлэх болох юм байна. Тухайн үедээ боломжийг ашиглаад тухайн үеэс ямар боломжийг яаж гаргаж болох вэ те? Тэр талаас нь бодоо явбал танд маш үр дүнтэй, маш өрөө хөөжтэй юм байна шүү гэдэг зүйл гарч иж байна. За гуравт нь нэг аяг. Одоо хардаа энэ хэрэмд одоо энэ сайхан хушны самбар нь одоо самбарны одоо юу ясанд одоо ус ирж орж шít энэ хэрэнд өгч чинь энэ хэрэм юу вэ гэдэг. Энэ сар танд аюу айтайхан харилцаанууд орж ирнэ. Ялангуяа мэдрэмжнээр туйлж одоо суурилсан харилцаанууд сарын сүүлээр орж ирэх болно. Гинтийн үйл явдал болно. Ялангуяа хосын харилцаа юм эсвэл те. Эсвэл одоо синглүүд нь бол хаан гарч идэх юм эсвэл хосын харилцаан дээр тийм гинт харилцаа айтайхан бүр айтайхан байх болох юм уу? Тийм зүйлсүүд болох учраас одоо ерөнхийдөө хүүе яа нэм бэ юм уу? Гэхдээ айтайхан юм бэ гэдэг зүйлсүүд ер нь сарын сүүлээр болох юм биш үү гэж бууж байна. Нөгөө талаас энийг ингээ хардаа чинь сар нь юунд бас айтайхан байвал өөрийгөө ер нь сарын сүүлрийн сарын дундуур их сайхан хайрлаж өөрийгөө сайхан ойлгож бас та ер нь ингээ амьдралдаас хичээж байгаа шүү гэдгээ ойлгоод сайхан бас ялангуяа өөрийгөө сайхан юу ягараа шагнаарай. Тэгэхэд таны мэдрэмж та бол ялангуяа одоо нөхцөлд хувь төвлөн байгаа гэдэг бол байгаа. Гэхдээ тэр хувь төвлөнд яаж нөлөөлөх вэ гэвэл яг миний амьдралд яг юу болоод байна те? Миний амьдрал яг юу мэдэрч байна? Яг таны амьдрал яг тийм болно гэсэн. Та сайхан зүйлсийг мэдрээд өөрийгөө сайхан хайрлах явбал амьдрал таныг сайхан хайрлахгүй явна шүү гэж гарч иж байгаа юм аа. За харин 4 сард Oracle хөтлөгч юу гэж зөвлөсөн байна харъя. За гэсэн чинь Oracle хөтлөгч гарч ирж байна. Юу гэсэн үг вэ гэвэл та ер нь энэ сар хүмүүстэй сайхан ярилж зөвлөөд бас юу нь болж юу нь болохгүй гэдгийг сайхан анхаарад ойлгоо явбал энэ сар хэцүү байна. Нэг тийм аавын цээж гаргаад одоо бюро болоогүйч бүх юм басар байж болохгүй шүү. Хөө амнаас сайхан асуу зургал ичим хөөмтэй хацахгүй штэ. Зүгээр сайхан имаа тиймээ сайхан зөвлөө авчвал их зөв үе байж шүү. Бас хүмүүс хажуугаар бас сайхан зөвлөл нэг хавтар өөрийгөө нэг тийм хамаа бамаас өгөхөд юм гэж болохгүй. Сайхан зам буйныхаа замыг сайхан засаа явж байна. Нэг тийм бодох юмгээ гэж сайхан явж байхад бүх юм сайхан болоо гэдгийг гарчиж байгаа юм аа. За харин хоёр дахь нь одоо креатив одоо онгодон дагна гэдэг үстэй монголоор бол өөрийнхөө сайхан чөлөөтэйгээр сайхан илэрхийл битгий их юм бод. Ялангуяа таны сүнс бол их тийм чөлөөтэй задгаас сэтгэдэг одоо хайрсанс гадна сэтгэдэг учраас энэ болох тэр нь болох гэж битгий юм бод заа юу. Сайхан гарга. Ялангуяа санаа манаа таргуудаж ирсэн бүх юм гарга. Тэр чинь 10 санаа байхад нэг юм яаж 3 гайхах санаа байж болно шүү дээ. Тэгээ тэрнээс нэгийг хийхэд бол яг гоё болж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй адилхан дээр нь бас онгод тэнгэр мэдрэмж зүүн сангууд одоо юугаар орж ирдэг. Ийм урлагийн бүтээлдэг шиг санаагаар орж ирдэг шүү. Тийм болохоор энэ болохгүй тэр нь болох гэдгээ битгий бодоорой. Энэ одоо болох гэж болно. Ирээдүйд болох байхгүй юу? Ер нь өөрөөсөө хэд бас их тийм битгий хатуу хандаа гэдэг зүйлийг танд нэг талаас гаргаж ирж байгаа юм аа. За харин энэ сард юу болохгүй вэ? За Сэлмний хөлөг Баатар. Хит юмд альва хүндж вэ, альва юмч вэ хатургаж болохгүй. Чимээ бол мухахаар чамтай харьцахгүй гэсэн юм байж болохгүй. И чинь амьдрал мангар баян байхгүй юу? Одоо яг уу дайсан түүмээ дээр тулж иж болно. Ирээдүйд чинь түүмээ чинь тэгэл миний хайр мөсөл болдог байхгүй юу? Амьдралд ч гэсэн харамжтай эстетик хончин байсан хүмүүс үргэлжлэн гэрэлцэн тохиолдол байдгүй сте. Яг тэрнтэй адилхан одоо болохгүй байгаа зүйл ирээдүйд болохгүй гэсэн үг байх биш байхгүй юу? Одоо болохгүй зүйл ирээдүйд болно. Ийм учраас ямарваа хүнтэй харьцаа битээ үүрдэн мөнгө битээ таслаарай. Ялангуяа ажил гэрч юм уу чухалд асуудал дээр бас ямарваа нэг ингээд үйл явдал ажил төрөл дээр бас ингээд за би энэ дахиж хэзээж орохгүй гэдэг тийм байж болохгүй шүү. Маш бодолтой үйл болох юм. Ерөнхийдөө гаднаасаа бол тийм гигантын шиг тийм одоо 10 дугаар богч сайхан буянтай сайхан сууж байхад бол нэг буруудах юм байхгүй заа юу. За харин хоёр дахь нь хоёр зоос. Эндээс нэг тийм одоо харьцуулсан юм хийж болохгүй. Яг өөрөөхөө замаар явах хэрэгтэй. Энд хүн ингээ явдлаа гэдэг. Юу л хүн амар тийм сайн явдаг ч юм уу хүн ингээ муу явлаа гэдэг бас та бас тийм юмор юм гэсэн биш дээ. Зүгээр сайхан
өөрийнхөө замаараа энэ миний зам гэж явжээ. Хэрэг одоо тэгхгүй бол ялангуяа таны нөхцөл төр харамссан одоо харьцуулсан юм заваарсан манад ирэхээр тэгэл бүр заваарсан болох гэдэг юм байна. Мэдрэмж нэрчиж тэр зүн сөмдөшин ш тэр. Тэрний өмнө та бол яг өндөө өөрийнхөө замаар явж байгаа хүн л хэвгүй юу. Яг хөө жаахан зарим хүнийгээс хол гэж болно. Бас зарим хүний ус орхон л хэвгүй юу. Битээ их юм бодороо. За яа. За ингээд 2 дахь өдөр манд дуслаа. Бичлэг манд харагдсан бол лайк дараа шеэр хийж subscribe дараарай. Мөн донешн явуулаад маш баярлах болно. Мөн гүйлэний утган дээрээ юу хийхийг хүсэж байна. Ямар хөө амьдралаар те одоо яаж баймаар байна гэдгээ сайхан мөрөөдлөө бичээ явуул сайхан тэрийн чинь төлөө залбирлуулдэ манифест хийгээд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайныг хүссэн өрөөй юу гэдэг шүү. Амьдралд үргэж хүнийг янз бүр байдгүй шүү. Тэгэл одоо нэг өдрийн хаамаа ингээд бас дуу бидний үстэй. Тэр чинь 100 жилчингээ нэг насаар ингийн байсан гэдэг чтэй. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас нэг өдрийн хаан болох ч юм уу эсвэл бүтэн хэдэн сарын ч юм уу хаан болох гэж болохгүй юу. Заавал юм бас буужж болохгүй ерөн зөрөгтэй дайрч байгаарай. За одоо 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь өдөр маань одоо 2 буюу одоо дээд гигэнтэй. За хөзрийг ажиглавал базар гоё уцтай нэг эмхтэй одоо за хүүхэн гэвэл алуулах байх. Одоо сайхан эмхтэй ингээд урдаа цаас урчсан урд нь мэдрэмж буюу одоо сар байж штэ. Энэ эмхтэй болно гэсэндээ мэдрэмжээж зүүн сонгооч хэтэрхээ авчин бас манифест хийж чадна гэсэн үг. За энэ нь ингээд таны 4 сард яаж холбогдох вэ гэхээр энэ 4 сар танд их тийм тоглоомтой 4 сар байх болно. Нэгдүгээр таны одоо манифест буюу юмыг дуудах чадвар чинь их хайтайх ирэх юм байна. Гэтэ бас жоохон нэг тийм шоколадтайгаар ирэх юм байна. Одоо хөзрүүдийг хараад яг л тийм байна. Зүүн совин гэдэг зүйл одоо манифест гэдэг зүйлийг сайхан татчуулдаг юм. Жишээ нь одоо бурхан минь одоо 100 сая өгөөж шиг гоё л та. 100 сая өглөө. Гэтэл чи одоо тэгээд татварын дараагаар яах авч байгаа юм тэр хин те. Эсвэл огцсон ингээд мөнгө дансан ч нэг тийм юуг ороод ирвэл тэгэл нөө мөнгө байгаах ч юм уу эсвэл нөө цахим гэмэртэй одоо тэмцгээс орж идэг ч юм уу те. Нэг гэсэндээ тухайн хүн хүсдэг гэхдээ тэрнийхээ одоо юуг мэддэг байхгүй юу. Дараа чи үйл явах процесс мэддэг. 100 сая төгтүүлэх гоё. Гэтэл яг 100 сая төгрөг гинт ингээд ямар ч мэдгүй дансаас орд ирвэл тэгэл гэж буруугаар мөнгө шмөөс одоо цагтаа мэддэг нүстэй. Яг тэрнтэй адилхан таны ерөнхийдөө сайхан юмнууд бол энэ сар бол их сайхан биелий явна. Гэхдээ сайн бодохгүй бол дараа чинь пагтлахынд бол байх гэдэг шүү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. Ялангуяа энэ чинь бас танд бас дотоод зүүн сонгоос ч юм уу хэлнэ энийг битээ тэрийг зүгээд нэгэсэндээ энэ сар бол таны хувьд их адал явдалтай гоё сар. Ялангуяа зүүн сонгон дотор хүний хувьд бол тийм байх юм биш шүү гэж гарч иж байна. За нөгөө талаас 2 гэдэг зүйл юм байдгийг. Энэ чинь одоо зүүн совин болон өөр мэдрэмжээ ил дарчихсан юм таахгүй. Таны бас одоо мэдрэмж тал дээр дотор эго ч те одоо бас жоохон хөдлөө. Мань бол ер нь Монголдөө бас гоё штэ гэдэг юм руу орох гэдэг. Энэ болохгүй шүү. Улам л өөрийгөө хурцлаад улам л өөрийгөө ирээдүйн сайн бэлдээ те. Улам л өөрийгөө зоригжуулаад ямарваа нэг юм ингээд хашаалаа сууж явах ёстой шүү гэж энэ сар гарч иж байна. Ерөнхийдөө ингээд хартаа их тийм юм будаан бодсон, хаширсан эмэгтэйний хөзөр байгааз гэсэн юм гаднаа гайвар гэсэн юм биш боловч дотроос бас юм мажсан мартайхан барьчихсан байна. Тэгэхээр таны амьдрал ер нь таны их гоё шидэх гэдэг ихтэй бас бэлдэж байна. Энэ чинь бүх юм бас одоо үнгүй ирдэг юм аа. Иргэшлөө хүртэл үнтэй гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан аз хүртэл бас өөрөөс үнтэй байдаг юм. Тэр нь таны бас бэлдэж байна. Та бас аятайхан байна гэж гарч иж байна. За харин 2 дахь өдөр аягны боол боёо аягны илч. Одоо хөзөр дээр нэгэн залуутай далаа иргэдэг юм байна шүү дээ. Нэг аяг орсоор аяган дээр заах хэвээр. Одоо ерөнхийдөө бол таны амьдралд нэгдүгээрт энэ ч бол аяг бол мэдрэмж өдөр. Ер нь танд бол энэ сард их аялуун тийм гинтийн мэдээ орж ирнэ. Биелжсээ бодчихсон гэсэн эсвэл найз зүйлсүүдийг сайхан биелээ явчихна. Жаахан холоос гинтийн газраас тийм орж ирэх юм байна. Нөгөө талаас ерөнхийдөө тань нэг юм миний хөш одоо энэ сонгосон хүнд одоо богтлохчих үедээ
ер нь нэг юм нэг айтайхан хавьд орж ирээд нэг тийм уулз барь ч юм уу санал мал тавьбал бас багтлагдчих магадлал байна шүү. Тэгээд одоо энэ иймэрхүү залуу орж ирэл тэгэл танилцсан байх юм. Эсвэл одоо эрэгтэй хүмүүс бол бас иймэрхүү охин орж ирэл андаа бороо хойлоо сайхан нийлээ мэлээ гэвэл бас сайхан л баг. Тэгвэл ер нь нэг ийм таныг энэ сар жоохон нэг ийм агнчих гэдэг юм шүү гэдэг юм гарч иж байна. За яг хайр дурлал яг нэг зэг дүүрчихэд танд одоо хүмүүс янз бүрийн гой гой санал тавихтай. Айтайхан бизнесийн ч юм уу эсвэл ажил төрлөлийн ч юм уу хамтран ажлыг яа гэсэн юм бол санал тавих нь бол өндөөс их зөндөө байх юм байна. Ер нь таны энэ сар бол таныг бол энэ сар их сайхан тийм шалгасан сар байх юм уу гэж нэг талаас гарч иж байна. Дээр нь одоо юу штэ та энэ сар хэрвээ яг сониучхан бүх юмаа сайхан төлөвлөөд аюул сониучлаад мэдээд байж чадвал танд аюул сайхан боломж орж ирэх юм байна. За энэ яг гэсэн үг ээ. Танд одоо зүгээр нэг ингэ байх биш хайр цагаасаа гадна гарч сэтгээд одоо энд би ингэх юм байна. Тэгэхээр би энэс ингэчүүд ингэж ингэ болох юм байна гэдэг юм та авч чадвал таныг аз ивэж чадах юм байна. Таны одоо сэтгэлгээний цар хүрээг аз чинь одоо нөлөөлж чинь хамаарч гэсэн үг байхгүй юу? За харин гурав дахь нь жаа хэцүү үзрөө 7 саваа. Одоо ардаа нэгэн залуу одоо нөгөө энэ гоё байсан чинь шууд одоо ийм сан болцоо тэгээд 7 саваа зодлоо 6 саваа зодлох ч штэ. За энэ чинь ийм байгаамаа. Одоо хүмүүстэй яг ингээд одоо энэ чинь нэг хүсмэс бид сайхан байгаа ш нөгөө талаас бас энэ хүслийг айтайхан билүүж өстой штэ. Үсэл чинь санал тавьж байна. Гэтэл зөрөөд та нэгсэндээ бас зөлдөө олон хүмүүстэй хэрэлдэж маргалдах бас учир зүгөө олох одоо чинь бас нэг өөртөө ашигтай тэр үеч ашигтай ч юм уу бас өөртөө ашигтай юм хийх гэдэг штэ. Яг тийм зүйл танд тэр одоо та хийхийн тулд та юу вэ гэсэн үг байгаа юм. Хүмүүстэй учир зүгөө энэ сар нэлээд сайхан олох юм байна. Бас хүмүүс таны зүйлийг жоохон тийм тэмцэх юм уу те бас юм болно. Тэрнтэйгээ нэг юм айтайхан шиг нэг тийм одоо учруу саваа бариа задлцхан хайшаа. Эвтэйхэн шиг нэг арга зүг нь болоод ингээд хийе яач ичиг гэвэл их айтайхан юм байна шүү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. За хамгийн гол нэг юм байгаа юм. Энэ савуудын дундаас нэг саваа энд гардаг их гоё. Яг тэрнтэй адилхан та бас ер нь нэг хүмүүстэй энэ шиг хүмүүстэй бас сайхан хамтарч ажиллаа, санал дэвсгэн хамтдаа бас сайхан одоо ойлголт нь боллоо те хамтран ажиллаж санал биерээ тавиад ингэж хийгээд айтайхан нөө хамтдаа хожиж явбал маш зөв үе байх шүү. Имийг заавал тийм ганцаараа махарч идэг одоо юу биш үстэй. Ардаа биш үстэй. Яг тэр шиг одоо заавал тийм зовж задуул түжиж юм хийхээ заалтгүй. Тийм учраас ерөнхийдөө зүүн совиндээс ч бас уусаа гарч ирэх болно. Биеийн амрыг харж толгойн бас одоо шантрах одоо лээ толгойн саныг одоо сорж юм хийвэл их үр дүнтэй байна. Ял хүмүүстэй сайн хамтарч бас бүр үр дүнтэй байна шүү гэдэг зүйл танд гарч иж байгаа юм аа. За энэ гурвын ингэ нийлүүлээ харахаар зүүн совинго маш сайхандаг аюугайгаа орж марж ирнэ. Нэг хүн нэг тийм юм хийх гэж байгаа өнгөрч хэрэггүй. Танд хүмүүс маш их гойгоо санал тавьж оршихоос гадна та өөрийгөө сайхан хайрлах хэрэгтэй. Нэмээд өслүүчин зөндөө биелнэ. Танаас гэтээ бас хийх юм зөндөө байгаа. Ядрах болно. Гэтээ хүмүүсийн туслана. Та бас өөрөө туслах хүмүүсийг олвол тэр хүмүүсээс танд сайхан тусаж болох юм шүү гэдэг зүйл эндээс гарч иж байна. Гэхдээ энэ гурвын энийг нийлүүлээ харах юм байгаа байхгүй юу? Энд чи одоо ингэ харъя л та. Заавал одоо ингэ нийлүүлээ харахаар нэгэсэндээ та гэрт орж гадаа гарч юм гэдэг шиг жоо олон юм хийж магадгүй юм биш шүү. Тэгэхээр ингэж их олон юм хийж өөрийгөө ятрахын тулд хүмүүсээ сайн танилцж уулзаж зөвлөгөө аваарай. За харин одоо гаргалгааны өсрөд рүүгээ орцгоё. Нэг насаар ангийн байснаас нэг өдөр хаан байсан дээр. За хөзрийг ажиглавал эхнийхэд одоо сэлэмний хаан. За сэлэмний хаан бол сэлэм бодод логикийн оюуны хөзөр байдаг юм аа. Одоо танд бол энэ ингээд ойчин биш. Одоо ээж нөхгүй. Таны зүүн совин яадаг гэдэг юм чинь хувцлах хэрэгтэй. Бас шийдэмгий байх хэрэгтэй тий. Одоо хит айхтар зүүн совингоо ойлгочлаа. Тэрэн дээр та бас хит мэдрэмжээ ингээд ашиглаа. Одоо холбоод өшлөхгүй. Цэвэр логикийн дагуу үйлдэх хэрэгтэй.
Энэ хэрвээ нэгэнт ингээд нэг юм ингээд мэдэрсэн бол яаны нэхгүйгээр за би тэгвэл ингэх гэсэн юм нэгээл явах юм биш үү гэдгийг тэнд сануулж байна. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл таны төрлийн хүмүүс мэдрэмжээ дагаж байгаа юм фейлдэд алдаад байна уу гэдгийг гарч ирдэг юм аа. Яг нь мэдрэмжээ дагаад яг сайн хүн байж ихтэй болохгүй байгаад байна ойлгож байна уу? Тэгэхээр логикоо маш сайн дагах ёстой. Нөгөө талаас бас шийдэмэг байх ёстой шүү. Шийдэмэг ямарваа нэгнэр ерөн сайхан шууд зоригтой юм дайршууд бол их айтайх юм байх юм аа. Хамгийн гол нь та аливаа толгоогоо өөрөө мэдчих ёстой шүү. Баг багт хэлдэг байсан шүү дээ. Нэг толгоогоо салж ундаг бол толгоо мартлаа гэдэг. Гэтэл та жоохон нэг хүний өгөөж байгаа явах гэдэг юм шүү те. Ийм ялангуяа 4 сард ийм айтайхан юм болох гэдэг хахад ер нь хүний үгээр биш яг өөрийнхөө үгээр яг өөрөө юу хүсэж байна, яг өөрөө юу хиймээр байна те. Тэр талаараа явбал маш үр дүнтэй гоё байх юм байна гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь аягны боолын гаргалын үзэр нь зоосны боол. За одоо хартаа нэг туулаа ингээд хамар нэрээ зоосгдсон юм байж штэ. За энэ юу гэсэн үг юм? Өөрчлөлт. Энд чи одоо хартаа аюу гоё юм байгааз таны зөв өөрчлөлт итгэл найдвар одоо ямарваа нэг ингэ таныг мэдрэмжээр унгах эморх нэмэр үед та өөрийгөө найдварыг итгэдэг юу ингэ мэдрэхээр би одоо сайхан болдог үлээ те юу ингэ ботхоор би ингэ өөрөө мэдгүй хишээдсэн догдсон гоё болдгоо ялангуяа мэдрэмж ажилтал дээр тиймтэй болмоор би бас ийм нэг гарч үзсэн хүн шүү те би одоо энийг давж чадсан хүн шүү ийм хотол чи бол майшгүй гэдгээ та мэдэх хэрэгтэй байна тэндүү жоохон сөрөг байх гэдэг энэ болохгүй шүү заяа тэгэхээр нөгөө талаас чи ийм байгаа юу гэвэл таны сэтгхүү ялагчийн сэтгхүүтэй байх хэрэгтэй. Хиттэй актер тийм эрсдэлтэй байгаад ингээд хөдөлж чадаад ийм байж болохгүй. Ийм сайхан юм ингээ гоё гарч ирж байхад та бол ер нь л зоригтой байх хэрэгтэй. Мэдээж яг хуу амьдрал сорилоо өгөн бас нэг жоохон пагтлах юм уу те одоо фейлдэх юм байж тааш хүний л амьдрал. Ийм нөхцөл харин өөрийгөө бас юу гэж болохгүй. Энд чинь нэг юм гоё үүдэх штэ. Одоо хуурамч ухралт гэдэг. Хүний амьдрал ч гэсэн бас болдог үйл болохгүй юм. Жижигхэн нэг юм сорил болчихгоо тэрийг нэг юм ойлт гэх хүрээд тавьчих. Гэтэл тэр нь зур хуурамч уналт байдаг. Юу юм тийм сорил байдаг. Энийг хөөхөн аюу өндөр үнэлэнгүүтээ яана би өстө унжлаа барьж ажиллагаа боддоггүй юм. Энэ болохгүй. Таны амьдрал аюу зөв үед явж байгаа. Та маш гоё өдөр байх хэвээр. Маш гоё ингээд нэг тийм төлөвлөлтөй юм тиймтэй байх хэвээр шүү. За юу. Тийм нөхцөлөд бусд нь аюу айтайхан давгүй байна гэж гарч иж байна. За харин 3 дахь үзэр. За Хиппоронт гэж байгаа буюу одоо даяанчлам. Одоо шаршин үү штэ. Нэг төлөв юу барьчихсан. Яг хоо найдвартайгээд нэгс нөр гэж байгаа юм л да. Жохон нэг юм хайрсаас гадна сэтгэс гадна одоо нэг сумын төвөөсөө жоохон холдё. Одоо жив штэ. Сумын төвөөсөө гарч үзэх хүн хотыг төсөлт гэвэл тэгэл бас л нэг одоо юу өстэй арай нэг юм гой төсөл өстэй. Одоо 40 хүнтэй юу лээ 40 хүнтэй сумын төв ч юм уу те. За болий. Одоо 400 хүнтэй сумын төвөөс одоо мэдхгүй бол тэгэл яах юм. Хот гэж ямар гой газар байсан. Бараг 1000 хүнтэй байхаа гэл хийж ирнэстэй. Яг тэрнтэй адилхан таны яг иргэн тойрон чинь бас таны бүрэн хөгжүүлдэг, бүрэн потенциал чинь явуулдаг хүн айгаа бага юм шүү. Та бас жоохон хөдөлгөөнд орохгүй мүү гэдэг зүйлийг нэг талаас танд хэлж байгаа юм аа. Нөгөө талаас эн чинь ийм байгаа байхгүй юу? Одоо хэвдүүлээ. Та одоо нэг амьдралаа ингээ харж болж байна. Танд шинэ амьдрал гарч иж байна. Ялангуяа танд хувь тавилангаас эн чинь төлхөр агуулж шинэ зам оруулж ирж байна. Энэ ямар зам гэдгийг чинь таны амьдралыг яг зөвөр эхлэх үү те. Энэ чинь бас сорилтойгоо ч гэсэн боломж орж иж байна. Энэ чинь боломж гоё ихгүй юу? Угаасаа амьдрч хүн амьдрч ирэл боломж зорил ярина ингээл ээлжтэй явдаг. Ийм нөхцөл та бас энийг одоо сөргөөр харах юм уу? Эсвэл ингээ би ядаж байхад яагаад намайг ингээ сориод байгаа юм бэ гэд хит бас эморч болохгүй шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. За харин энэ 4 сар танд одоо арга төлөвлөж юу зөвлөсөн байна? Харцгаая. За хязгааргүй одоо юу их бүдэлдэг байдал.
Ер нь л таны одоо хийж байгаа зүйл чинь хувь тавилан сахиусудаас их сайхан зөвлөсөн байгаа учраас бүх юм ёсчлон сайхан бүхтэй бүх юм айгүй сайхан ямар ч юм тиймгүй сайхан болно. Яг юм гэж яг баг зэргийн сорил байгаа. Гэхдээ нэг тийм айхтар цустай ч холчгоор юм биш ээ. Яг хийж үзэж нэг юм бод гэх юм битээ их юм бодороо заа юу. Бүх юм айгүй сайхан замаар явж байгаа. Таны нөхцөл их сайхан байгаа шүү гэж нэг талаас гарч иж байна. За харин нөгөө талаас practice буюу одоо бэлд. Ямарваа нэг зүйлсийг тань одоо ямарваа нэг одоо ур чадвартай хийх гэж байгаа зүйлсээ та ер нь жоох маш сайн бэлд. Маш сайн ингээд бэлтгэлхий. Юмыг сайн унш, судал. Одоо залхуураад байвал өөрөө л гомд. Ийм юм байгаа учраас тань их сайхан юм орж ирэх гээд байгаа. Бас нэг юм таны одоо бэлдээд штэ. Ийм та бэлэн байх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас та ер нь их сайхан бэлэн байж одоо өөрийгөө бэлдэж одоо дасг төлөө хийгдсэн үү эсвэл сэтгэсэн бэлдсэн үү те. Таныг ингээд одоо яг явж байгаа замаар чинь энэ замаар явбал гоё гэж боддог гэсэн замаар таныг явуулах гэдэг юм шүү. За юу. За харин энэ сард юу болохгүй вэ? Эхнийх нь 3 сэлэм одоо хардаа шууд зүрхэн дээр ингээд 3 хутга зооцсон дээр аалзмал байна шүү дээ. Ямарваа нэг сөрөг бодлыг, ямарваа нэг сөрөг энергийг өөртөө одоо яаж болохгүй вэ? Шингээж болохгүй. Ичний хүний л амьдрал болсон сөрөг юм бодхон, эсвэл эморн, готрон те юм болж таараа штэ. Энэ болгоноор өөрийгөө нэг би бүтгэн байна, би дотоон байна болохгүй. Ичний хүн төрхөөсөө тийм дипломтой төрдөггүй. Төрхөөсөө яг нэг өсөж мэддэг төрдөг. Тийм байхад заавал нэг тийм би ингээд муу юм аа би энэ хажууд ялаа гэдэг. Гэхдээ таны бодсон хүн ч гэсэн бас эсвэл таны сайн хүндлэх хүн ч гэсэн бас тухайн үед мярчилсан үе байгаа л ах. Ийм юм заавал нэг тийм өөр дээрээ би яана энийг идэх бити бодороо заа юу. Бусд нь давгүй амьдрал сайхан. За харин хоёр дахь үзэр маань савааны хаан. За хөдрийг харуул за бараг л нэг галын хаа шиг л багаас тэг сайхан дээл мэлтэй те. Ийм хүн ингээд байна. Хаан амар их галасцсан байна. Нэг өсөндөө хит юу гэж болохгүй. Жаахан толгой хаашлаа. Айхтар шудлага байгаа л би ингэж байгаа тэгж байгаа би эсвэл ингэж байгаа чинь тэглээ мэглээгээд шулуун шудраг юм тиймээ байж болохгүй жоохон залтай байна. Юмыг аргалж сурна. Эчин галын савааны хаан чинь бол юу ихгүй юу? Амар уутаас гад 8 шулуун байхгүй юу? А тэрэн дээр бол тийм юм болгоно тийм уурлаад уцаардaltaй байл зүрх өвднөө биех юм утан заа юу. Тэрний ор зүгээр сайхан аргалаад дотроо халаасандаа салавсгар сураад бор болохгүй томхоо тийм одоо халаас хадас өмдөвчих заа юу. Тэгээ явж байхад бол юмыг аргалж сурсан. Яг одоо нөхцөл маш илүү үр дүнтэй юмаа гэж гарч иж байна. Бити уурлаар бүх юм тайван болно шүү заа юу. За ингээд 3 дахь үзэр маань дуслаа. Бичлэг таалагдсан бол лайк дараа, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешны бол маш их баярлах болно. А мөн гүлэн нутган дээрээ юу хийхийг хүсэж байна, ямар хөө ингээд амьдрахыг хүсэж байна те. Ямар зорилготой байна, тэрийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан манифест үлдээд одоо ерөөл өргөө залурч өгөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүссэн ерөө амьдрал энэ чинь юу шүү. Бас гоё эерэг гоё юм зөндөө байгаа. Тэрийг харж хараарай заа юу. За тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүссэн ерөө дараагийн одоо хөзөр дэлгэл дээрээ уулзцаая.